JCI дорнод салбар байгууллагын 2023 оны ерөнхийлөгч Дэмбэрэл Сүрэнгийн Эрдэнэс сүрэн удирдлагын баага томилж Lead with Value урандор 33 гишүүн 5 сенатортойгоор 2023 оны үйл ажиллагаагаа эхлүүллээ. JCI Монгол байгууллагын албан болон албан бус арга хэмжээнүүд болох Leadership Convention, Pool бильярдын авраг шалгаруулах тэмцээн, Mentorship for Eyes хөтөлбөр, Эерэг Монгол чуулган, үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит ахтим, мэтгэлцээ нэлтгэх урлагийн тэмцээн болон бусад арга хэмжээнүүдэд бид эдүх санаачлаг үр бүтээлтэйгээр оролцож хамтдаа сурч өглөө. JCI дорнод салбар байгууллага нь гадаад харилцаагаа бэхжүүлэх зорилгоор 2023 оны 2 дугаар сард Бүгд найрамдах Солонгос улсын JCI Сунчаан салбар байгууллагын төлөөллийг өрж анхны Монгол дахь уулзалтаа зохион байгуулж 2023 оны 4 дугаар сард JCI Сунчаан салбар байгууллагын урилгаар Бүгд найрамдах Солонгос улсад айлчлал хийж эгч дүүсийн харилцаа тогтоох талаар дахин хэлэлцлээ. Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит газруудын удирдлагуудтай уулзалтуудыг хийн, төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн салбар байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд JCI хүрээ салбар байгууллагын Mind Update, ногоон ирээдүй, амьдрал бэлэг төслүүд болон JCI Монгол байгууллагыг сурталчлан таниулж хөгжлийн боломжийг олгох зорилготойгоор зохион байгуулдаг бүсийн чуулган арга хэмжээнүүдийг гишүүд сонирхогчдын хамтаар дэмжин оролцлоо. Салбар байгууллагын дотоод үйл ажиллагаа болох сар шинийн золголт, гишүүдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баярууд, бизнес нэтворкинг болон ретрит арга хэмжээнүүдийг нийт гишүүд болон сонирхогчдтойгоо хамт зохион байгуулж дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Бид JCI Монгол байгууллагын сагсан бөмбөгийн авраг шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд 16 салбар байгууллагын 300 гаруй гишүүд Дорнод аймагт хүрэлцэн ирж оролцлоо. JCI дорнод салбар байгууллага анх удаа Аз намхан далайн бүсийн чуулганд шин шилдэг салбар номинацид нэр дэвшин шилдэг 3 салбарын нэг болж мөн JCI Сунчаан салбар байгууллагатай эгч дүүсийн харилцаагаа тогтоон гарын үсэг зуралдсан бахархам амжилттайгаар оролцлоо. JCI дорнод салбар байгууллага анхны ерөнхийлөгчийн зүйсгэл хүлээн авах ёслолын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Мөн хагас жилийн тайлан бүх гишүүдийн хурлаа 28 гишүүн 10 сонирхогчийн хамтаар зохион байгууллаа. Дорнод аймгийн 14 сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгож, урьдчилан сэргийлэх зорилготой гэрэлт ирээдүйг хамтдаа бэлгэлцгээ ураатай бидний ирээдүй урт хугацааны төслөө эхлүүлээд байна. Мөн JCI Монгол актемтай хамтран гишүүд болон сонирхогч нартай нийт 10 удаагийн 17 цагийн сургалтыг зохион байгууллаа. JCI дорнод салбар байгууллага анх дугаар чуулганаа нийт саналын эрхтэй гишүүдийн 72.7% эрдтэйгээр амжилттай зохион байгуулж 2024 оны сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаа батламжллаа. Анхны гисэн бүхнээр хамтдаа сурч хөгжин үн цэнээр манлайлсан гайхалтай сайхан жил үргэлжилж байна. JCI дорнод салбар байгууллагатай үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Баярлалаа JCI дорнод, баярлалаа JCI Монгол.